Монгол телевизийн бүтээл. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлгийн маань энэ 7 хоногийн цоон шинэхэн дугаар инхүү эхлэж байна. Энэ дугаарт маань эрүүл чирэг биеийг эрхэм зорилгоо болгосон тамирчин залуучууд оролцсноо. Та нарт амжилт хүсье. Энэ бол Чимээгүй номын сан. Сайн байцгаана үзэгчтэй. Би бол номын сан Чанха. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. Энэ бол Чимээгүй номын сан. Энэ удаагийн дугаарт маань Монголын бодибилдингийн нэгдсэн холбооны олон улсын хэмжээний тамирчид оролцсноо. Ингээд ихний тамирчин бол Мөнх Эрдэнэ. Тамирчин Наран Мандах. Тамирчин Жавхлан. Тамирчин Дорж. Тамирчин Ган Зориг. Тамирчин Мөнх хот нар оролцсноо. Та нарт амжилт хүсье. Чимээгүй номын сан 1-р үе. 1-р үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлснээр багтаа 40 мянган төгрөг хожих боломжтой. Гэхдээ гол дүрмийг битгий мартаарай. Чимээ гаргах хоройтой. Энэ бол Чимээгүй номын сан. Эхэл. За таавал шүү дээ. За хэлцгээ. Шийдэл надаас олох хэрэгтэй. За зөвлөлөө тавьчих. Зөвлөлөө тавьчих. За нэг 2 Үр шийдэл. Тас гайгүй. Наач шүү дээ. Шүү дээ. Гайгүй шүү дээ. Дахин явуул. Угаасаа байгаль дахин явуул. Тэгтээ чи шийтгэл ихээр арай өөр юм байгаа юм шүү. Дахин жийж идэх. Дахин хоол гэж шүү. Дахин хоол юм аах биш. Чимээгүй номын сангийн эхний шийтгэл. Энэ даалгаврын шийтгэл бол гаднаас ямар нэгэн амьтан орж ирж шийдвэрлэгчийн хөл дээр байгаа хоолыг тоншиж идэх ёстой. Хамгийн гол нь чимээ гаргах ёсгүй. Зөөлгөө ашиг нааш. Зөөлгөө. Яа. Цагаан идлээ хаа. Идлээ. Ой. Наач газар ундаг. Одоо яг одоо гурлаад ч шүү дээ. Ёо. Тоосон юм шүү. Итэд авч. Тоосон цаас. Чад хөл амир тосгож чинь тосгож чинь хөлнөөс. Яа тавална. Эхний даалгаврыг амжилттай биелүүлж, энэ даалгаврын мөнгийг авч чадлаа залуусаа. Баяр хүргэе. Шийдвэрлэгч маань даалгаврыг амжилттай биелүүлж, багтаан эхний 40 мянган төгрөгөөр авчирч чадлаа. Баяр хүргэе.
шийдвэр бол. Нараа жавраа бүгд яа. Ямар загалага явсан. Шаацалтаар юм аа биш тийм. Түрэн бас сэн болчлоо. Одоо нэлээд чанга шүү дээ. Газар. Газрын тест. Сөхөл газрын тест. Газрын тест гэхгүй. Газрын тест. Яг газрын тест биш гэсэн үг шүү дээ. Тэгээд чамд бөмбөргөө сөхөх юм шүү. Нэг нь авах шүү. Би цагийн Чимээгүй номын сангийн 2 дахь шийтгэл. Энэ даалгаврын шийтгэл бол шийдгүүлэгч зогсож байна. Харин гаднаас ямар нэгэн тамирчин орж ирж тэрнийг бөмбөгөөр зодох ёстой. Хамгийн гол нь чимээ гаргах ёсгүй шүү. Ингэж чадвал багтаан 40,000 төгрөг авчирна. Амж үзье. зүгээр. Би чангалаа. Яа басгүй. Шийдгүүлж байгаа оролцогч болон багийн бусад гишүүд дөрмийг баримталж чимээ баг гаргасан учраас энэ даалгаврын мөнгийг авч чадлаа. Шийдгүүлэгч маань даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 40,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгө нь дүн 80,000 төгрөг болж өслөө. Энэ дээр арай өрөөс шийтгэл авах байх. Нэг хүн шийтгэл авах. Жохолгоо болчихно. За, би одоо чир талаас нэг авч үзсэн талаас яг л тэр юм байна. Одоо нараг шийтгэв. Газ эргүүлээл бүр гараал нарал шүү. Хоёрын нэг шарыг таарна. Сонин сан. Энэ дөрөв нэр юм даа. Юу вэ? Эндээс гараа шууд хай. Таны хэлээд бол. Наач өвдөө штэ. Татаж матах юм шүү юм сунгаад. Энд манай банк сүртэй. Би бас сонголтыг бол тийм ч амарсан юм шиг. Гар хөл тавиад ингэж толон байдаг штэ. Биш байгаа. Аим болсон. Facebook бид нар ч юм уу. Энэ удаагийн шийтгэлийн нэр бол сунгалт. Даалгавар ойлгомжтой. Сунгалт хийх юм байна. Хамгийн гол нь чимээ гаргах ёсгүй. Тамирчин хүмүүс мэдээж сунгалт сайн байдаг. Лав энэ дээр эргэлзэхгүй байна. Ингээд юу болохыг харцгаая. Жээс өмдөдтэй хэцүү байгаа ч тий. Бариад багш гарч багш. Сонголтын багш. Багш. 9 номертай. За. Эхлээд. Энд сум. Гараа тол. Яа. Дээр бүр толцаад байна. Ямар амар том цай гарч байна. Бээр явахгүй гэж бээр нэг үлээ. Бээр тийм шиг. Яа. Энд бүр хэцүү. Өдөж орогдсон. Бас л хотом цай гарч байна. Явуулсан л үү. Өмд байхгүй явахгүй. Харин наач аим зуураад.
Үнтэй үлдэгтэй. Үнтэй тэгээд барсахгүй гэсэн үг. Даалгаврыг амжилттай биелүүлж чадлаа. Энэ даалгаврын мөнгө та нарыг залуус. Миний бодсон шиг сонголт сайн биш л юм байна. Гэхдээ гайгүй даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 40,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгө дүн 120,000 төгрөг болж өслөө. Нэвтрүүлгийн 1-р үе өндөрлөж байна. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. 2-р үеэр эргээд уулзцгаая. Чимээгүй номын сан хэсэг хугацааны дараа хар гинүү ямар шийтгэл юм бол нэвтрүүлгийн тренд болсон шийтгэлүүдийн нэг эргэлддэг гар аимшигтай хөвдөн дөө. Харин 3 дахь шийтгэл юу байгаа бол энэ бүхнийг чимээгүй номын самгаас. Чимээгүй номын сан 2-р үе. 2-р үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлснээр багтаа 60,000 төгрөг хожих боломжтой. Гэхдээ гол дүрмийг битгий мартаарай. Чимээ гаргах хоройтой. Эхэл. Ингээд цааш шийдэх сонирхолгүй шүү дээ. Шийдвэрлэх хэцүү байна. Одоо нэг цаанаас аман бох. За чи өөрөө сонгодог үл гараа. Гараас. Байж. Гараад тахна яг ингээд гарчаад байгаа юм шүү. Бодчих юм шүү. Хараар би бүх биш. Хэрэг юм шүү. Хар гэх юм хараагаад. Хар гэрээ тавьж байгаа. Гоё марх юм болоо. Чимээгүй номын сан 2-р үе эхний шийтгэл. Хар. Мэдээж хар далт. Ямар ч үсэн эхнэртэй хардуулах юм хийх энэ нөхөр таваар иш амжилт хүсье. Энэ даалгаврыг амжилттай биелүүлж чадвал багтаан 60,000 төгрөг авчирнаа. Даалгаврыг амжилттай биелүүлснээр энэ даалгаврын мөнгийг авч чадлаа залуус. Ямар ч үсэн эхнэртэй хардуулсан ч мөнгө авч чадлаа. Ингэснээр багийн нийт мөнгө дүн 180,000 төгрөг болж өслөө. Наач үсний хэсэгтэй л яваад байна. Дараад. Тэр наа соёл. За энэ жоо юу болсон юм бэ? Яа, юм бэ? Чи яг гэдэг юм. Улаацлаа лавс. Тийм улаацлаа. Ой. Эргэлдэг гар юм. Эргэлдэг гар. Ингэж гар. Зөвчөн шүү дээ. Чи ер нь зодоолох юм байна. Нэвтрүүлгийн тренд шийтгэлүүдийн нэг эргэлддэг гар. Энэ даалгаврыг амжилттай биелүүлж чадвал тэр багтаан 60,000 төгрөг авчирнаа. Хамгийн гол нь чимээ гаргах ёс хэрэг. Ирэх юм шүү. Хүзүүг ярих юм шүү. Яа, наач нэг л. Яа, юу. Ямар аим хүчтэй. Наач ямар аим. Тэр таас болоо. Нөгөөдөл рүү. Ёо. Цагаан юм төвч. Тэгээд төвч. Хүлгч. Сайн. Наатах мөгөж хийх гэсэн. Гүг.
Яа. Юу нэгсэхгүй нэг. Хамаа. Тэгээ хажууд тэгээ хатардаг шүү дээ. Тэр ирдэм болчихсон. Нэлбэс тэр. Энд дэр бууж. Энэ гарам бууж. Хамгийн хайргас юм өөрийгөө зогсож байгаа юм барих. Тийм. Даалгаврыг ч биелүүлж чадсангүй багийн бусад гишүүд ч хэтэрхий чимээтэй байлаа. Энэ даалгаврын мөнгө надад үлдсэн. Харамсалтай байна. Хитрхийг чимээ гаргаснаас болоод мөнгө авч чадсангүй. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн хിവэр үлдлээ. Бас хитрхи инээдтэй. Сайн шийдэлж баслаа амар биш. Хашаа. Одоо нэг би тавирал явж таасаа хойлоо. Цаадлууж хойлоо нараар руу жоо. Нараар руу би одоо. За яг л зүгээр энийг авчи байж. Зүгээр 1 2 гэлэн юу авахал зүгээр гараар дарчих гэж хүршүү. За 1 2-ын 3 ая. Яа. Чи юу? 1 2-ын 3 ая. Угаасаа чи явахаа гэсэн. Би татар өнөд би чимс чи буруу хэл дээр босчих. Энэ одоо ямар нэг шиг өнөд бол эндээс гараа шууд харь. Яаж гэж. Энэ 6-аас нэг. Сэж. Одоо юу? Юу яа. За их шинки юу гэдэг. Гартаа тасаад. Бандаж дотор ч аалц. Юу мэдэм гэдэг. Марин шавж шанч мэж. Юу мэдэм. Энэ заваал юм баг. Тэг заваал. Энэ удаагийн шийтгэлийн нэр бол эвгүй мэдрэмж. Шийдгүүлэгчийг зочион. Хамгийн гол нь чимээ гаргах ёсгүй. Яа. Чи басаач. Басаач. Юу. 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 Дахиад байх шүү. Дахиад үлдсэн. Слоо. Шүү шүү. Нэр үлдсэн. Нэг байна шүү. Ямар чанга мэдээ дээ. Тэр чигээ даглаа үчих шүү. Сайн болчихсон бурчаас дүн гэж чийсээ хөллөө чинь өвдсөн юм. Тийм шилбэр үсэрсэн юм уу? Шилбэр үсэрсэн бүр. Багийн гишүүд Чимээгүй номын сан сүүлийн үе. Сүүлийн үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлснээр багтаа хамгийн их мөнгөнд дүн болох 100,000 төгрөгийг хожих боломжтой. Гэхдээ гол дүрмийг битгий мартаарай. Чимээ гаргах хоройтой. Эхэл. Мэр юу та бүр сайн бол. Мөнгө дахиад эхлээс болох. Гүг. Хэлж болооч. За. Яг гişнэ байдаг. За. Шууд иргүүлж. Яг байж. Чи харц юм жаа. Хараа. Бүгд харч дээ. Яг хорой. Юу. Гэмэ. Тийм юм. За. Тэгэж шийдвэл болж бай. Ганц удаа нэг юм байгуул болж байна. Өөрөөр шийдгэлийг тансаг хамт. Вау. Чичээр тансаглаад. Гэхдээ өөр юм байгаа л да. Янз бүрийн хэмнэг гайг бамтай юмнуудыг хойлуулж идэж байгаа. Гоё амттай юм л үү? Гоё амттай юмнууд чи янз бүрийн нийлэн бодож байгаа.
Энэ даалгаврын шийтгэл бол саримсыг 40 секундын дотор эдэж дуусгах ёстой. Ингэж чадвал мэдээж багтаан 100,000 төгрөг авчирна. Даалгавар мэдээж хүнд тэгтээ хичээгээрэй. Үнэхээр хичээж даалгаврыг биелүүлж чадсан ч харамсалтай нь хугацаанд амжсангүй. Даалгаврыг хугацаанд биелүүлж чадаагүй учраас мөнгө авчирч чадсангүй. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн хэвээр үлдлээ. Бас юу вэ? Байж. Нэг, хоёрын энэ одоо цаанаас ам. Дүр. Нэг хоёр цаанаас яв. Нэг хоёр ураад. Чиур мэрэг гол. Тийш явах байлаа яа. За яах вэ? За хоорс واخгүй даалгавар гаргалаа шүү. Энд байна. За амар хаал. За тийм. Амар хаалгаас штий. Түрүүн бол хаалганаас нэг амар хаалгуур ч оронгууд тогоц хул. Янз бүрийн ганц игээд ингэж яа. Энэ даалгаврын шийтгэл бол манай тренд шийтгэлүүдийн нэг амар хаалга. Амар хаалганаас юу ч гарч ирж магадгүй. Яах? Би үл ойлж мөлөө. Би ч үл ганцхан энэ үл бүхэл. Шийтгүүлж байгаа оролцогч даалгаврыг маш амжилттай биелүүлж энэ даалгаврын мөнгийг авч чадлаа залуусаа. Баяр хүргэе. Шийдвэрлэгч маань даалгаврыг амжилттай биелүүлж багтаан хамгийн их мөнгөнд дүн болох 100,000 төгрөгийг авчирч чадлаа. Би ингэчлээ. Чимээгүй номын сан амжилттай даван гарлаа. Тэд багаараа 280,000 төгрөг хоцсноор хүндөөс бүр 46,000 төгрөгтэй гэртээ гарч байна. Өвөө баяр хүргэе. Дараагийн 7 хоногт энэ цагтаа эргээд уулзсан үзэгчтэй. Баяртай.
Чимээгүй номын сан шоу нэвтрүүлэг та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлэг дээр гарсан даалгавруудыг дөөрэж ихийг хориглоно. Энэ бол Чимээгүй номын сан. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Nippon TV. Илүү их шийтгэлийг ойрыгоос